Brussels компани Rio Tinto-гоос нэг тэрбум 278 сая евро Америк долларын хохирлынхаа оронд оюутлогын хувьас нь хувьцаа авах сонирхолтой байна. Монгол банкны ерөнхийлөгчид наран цогт нэр дэвшиж байна. Шатгууны хомсдол бизнесүүдэд хүн дээр тусч байна. Баригдаж байгаа барилгуудад хяналт шалгалт хийхэд 60-аас 70% зөрчил илэрчээ. Оройн цаг 7:10 Тэнгэрлэлээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Улсын хурлын дараах учрал Монгол банкны ерөнхийлөгчид Эрдэнэс Монгол компани гүйцэтгэх захирал наран зогтыг нэр дэвшүүлж сонсгол зохион байгууллаа. Төгрөгийн ханшийг тогтворжуулах чиглэлтэй Монгол банк ямар бодлого барихаас хамаарч иргэдийн халаас нэмгэрх үү зузаарах уу гэдг нь шийдэгдэнэ. За тиймээс Монгол банкны ерөнхийлөгчид нэр дэвшигч наран зогтын сонсголын үеэр хариулт бүрээс дүгнэлт гарч ирэх юм а. За одоогоос 5 жилийн өмнө $10-тай харьцах төгрөгийн анш 2853 төгрөг байлаа. Харин одоо 3545 төгрөг болж өсчээ. Өөрөөр хэлэх юм бол төгрөгийн анш 692 төгрөгөөр суларсан байна. За гэхдээ сүүлийн хэдэн өдөр төгрөгийн анш харьцангуй чангарах болсон. Цаашид энэ ханшийн тогтвортой байдлыг хэрхэн хангах тал дээр яг ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэгт Монгол банкны ерөнхийлөгчид нэр дэвшигч ингэж хариуллаа. Тийм учраас энэ бидний яг нийтийн засгийн макро суурь төвшөндөө тохирсон төсөв мөнгөний бодлого хөөсгүй хэрэгжиж төгрөгийн анш бол тогтвортой болохын суурь үндэс байгаа. Тэгэхээр энийг бол түрүүнд бас нэлээдгүй ярьсан. Валютын нөөцийн хувьд ч гэсэн ялгаагүй бидний дунд хугацааны зорилт бол мэдээж экспортыг нэмэгдүүлэх, за экспортыг нэмэгдүүлэх чиглэлд боломжийг бас мэргэжлийн банк хамт олонтой тодорхой оролцогч улсуудтай ярих юм болцоотой. Улс тэтгэр өгжил байгаа бол тэр зээл төлөгдөнө. Нэмээд одоо ямар нэг хүүхдүүдээс нь баталгаа гаргуулгаад авчвал банкн дээр энэ чанаргүй зээлийн асуудал үүсэхгүй. Тэгэхээр миний асуух асуулт бол тэтгэврийн зээлийн хувийг бууруулах боломжтой юу? Процессын зээлийн хөвөг бууруулах бол олон талаас хамаарна. Засгийн газар өөрөө бас энэ дээр нэлээд санаачилтай ороод ер нь цаашдаа дунд хугацаанд бол тэтгэврийн үндсэн реформыг хийх ёстой гэдэг зүйлийг би өөрөө их ярьж тодорхой саналуудыг бас тавьж явдаг хүн. За яг шууд энэ зээлийн бүтц дээр нь очиод банкн дээр ингээд авч үзнэ гэвэл энэ гүйцэтгэж. За дараагийн асуулт бол зээлийн хүү. Өнөөдөр арилжааны банкуудын дундаж зээлийн хүү 17% байгаа. За гэтэл хавраас хойш мөнгөний бодлого суларсангүй. Өөрөөр хэлэх юм бол мөнгөний бодлого уян хатан болж байж зээлийн хүү буурах учиртай. Ялангуяа бизнес эрхлэгчдэд дарамт болсон зээлийн хүү бууруулах боломж бололцоо ойрын 6 сарда байхгүй гэлээ. Харьцааны бөгөөд хөрөнгөний шаардлага хангахгүй байгаа бизнес эрхлэгчид маань бол энэ өндөр хүүтэй зээлийн дарамт нь үнэхээр дэндүүх орж байна. Энэ татварын асуудал бол үжээ бараг 6 дахь асуудал. Тэгэхээр энэ өндөр хүүтэй энэ юуны зээлийн асуудлыг тамаан энэ банкус санхүүгийн байгууллага бусад одоо энэ зээлдэгчдээс гарч байгаа энийг одоо мөнгөний бодлогын хүрээнд ер нь Монгол банкны өөрийнх нь эрх үүргийн хүрээнд энийг одоо багасгах энэ чиглэлээр одоо боломж олцоо байгаа гэж та харж байна уу? Зөөлөн газарлаад энэ хөөсөө агшаагаад бид нар бодит байдал дээр хөөс хагахгүй, энэ хаус үүсэхгүйгээр оцсны дараа бол энэ бодлогын хөв бид нар инфляцийн түвшинтэй уялдуулж буулгах юм боломж байгаа. Тэгэхээр бидний гол тавьж байгаа зорилт яах ёстой вэ гэхээр бид энэ инфляцийг зорилттой түвшин за 26 оны мөнгөний бодлогоор 5 дээр нэмэх хасах 2 гэдэг ийм дунд хугацааны зорилт тавьсан. Энэ зорилтондоо төсөв мөнгөний бодлогоор хүрээд ингэж хүрсний дараа бол бид нар энийгээ дагуулад бодлогын хөвгөө буулгах ийм боломж байгаа. 2020 онд 100,000 төгрөгөөр тор дүүрэн хүнс авдаг байсан. За харин одоо торны талыгч дүүргэж чадхааргүйгээр мөнгөний ханш унаж бараа бүтээгдэхүүний үн нэмэгдсэн. За бараа бүтээгдэхүүний үн ханшийг тогтворжуулахын тулд инфляцийг Монгол банкны зорилтод хүргэж ажиллахдаа дараах бодлогыг баримтлана гэсэн юм ба. Одоогийн байдлаар энэ 10 сарын мэдээгээр инфляц бол 9.2%-тай, эдийн засгийн өсөлт 5.9%-тай, за зээлийн өсөлт бол
23% байгаа. Яг энэ нөхцөл байдал Төв банкнаас бодлогын хүүгээр мөнгөний инфляцийг барих ийм бодлого барьж байгаа. 12% барьж байгаа. Энэ хувийг бол одоо богино хугацаанд бол үргэлжлүүлж хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Монгол анхны ерөнхийлөгч Лавгсрынгийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн сард дууссан. Ингээд улсын хурлын дарга учрал дараагийн ерөнхийлөгчөөр наран цогтыг нэр дэвшүүлсэн. Эрдэс Монгол компани гүйцэтгэх захирлаар 2012 оноос хойш ажиллаж байгаа түүнийг Монгол анхны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх сонсгол өнөөдөр төрийн ордонд болж өндөрлөө. Түүний хувьд Монгол банкыг эдийн засгийн гал унтраагч бус доктортой хөгжлийн тэтгэгч болгон шинжлэхийг зорилт болгоно. Ингэснээр Төв банкыг засгийн газрын касс болгохгүйгээр харин төсвийн бодлогын алдааг засдаг, эдийн засгийн өсөлтийн зөв хөшүүрэг болдог мэрэгжлийн стратегийн түнш байх төвшөнд хүргэж ажиллана гэсэн амлалтыг өглөө. Нэр дэвшиж 17 жил гатсан мухар төмөр замын асуудал эзлэгдсэн ч араасаа олон асуудал дагуулсаар байгаа юм. Монгол улс бүгд найрамдах хятад улсад нүүрс нийлүүлэхдээ маш хямд үнээр тооцож гэрээ хийснүүгийг хардлага төрж Баярмаа нарын гишүүд хянан шалгах төр хороо байгуулахаар өнгөрсөн амраас хойш хөөцөлдсөн. Ингээд харбины хилэлцээрт багтсан гэрээг хянан шалгах хороог байгуулах тогтоол арайхийн улсын хурлын босхийг даваад байгаа юм. Гэтэл засгийн газар хооронд хийгдсэн гэрээ учраас ил болгох нь зөв буруу гэсэн яриа одоо хүртэл үргэлжилсээр байгаа. Гэхдээ улсын хурлын гишүүдийн зүгээс асуудлыг нэг талд гаргах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. Манай улсын засгийн газар бүгд найрамдах хятад ард улсын засгийн газартай өнгөрсөн 2 дугаар сард Харби хотод хилцээр хийсэн. Тухайлх юм бол төмөр зам ашиглаад орвол нүүрс худалдаахаа худалдан авах урт хугацааны гэрээг байгуулсан. Гэвч Харбинд хийгдсэн энэ гэрээнд нүүрсийг хэдэн төгрөгөөр нийлүүлэхээр тусгасныг мэдэх гишүүд байхгүй. Зогтоод холбогдох байнгын хороо олон улсын хурлын нэгдсэн чуулганаар асуудал нэлцэгдсэн ч одоо хэрн гишүүд ямар үнээр нүүрс нийлүүлэх тухай мэдээг өнгөрсөн гэж хэлдэг. Тиймээс гэрээг хянан шалгаж учир начрыг нь олох нь зүйтэй гэлээ. Миний гэрээний хувьд бол одоо ингээд улсын хурлын гишүүд эргэлзэж байгаа зүйл байвал одоо эртхэн тийм ээ. Энэ Монгол Хятадын одоо хооронд байгуулсан энэ төмөр замын хил холболтын энэ одоо асар олон жил яригдсан хил холболтын төмөр замыг хийж байгаа тэр одоо бартрын одоо бараа солилцооны тэр гэрээ байгаа. Тэгээд энийг бол одоо өмнө мөний эргэлзээгээ тайлаад явуулчих хэрэгтэй л гэж бодож байна. Одоо манай өнөөдрийг хүртэл явж ирсэн гол алдаа юу вэ гэхээр энийг олон нийтэд хилчүүл бид нэр ус төрөөд ийлэхгүй гэж яриад байдаг. Тэм учраас дандаа нууж явчихдаг. Бодит нөхцөл байдал нь үнэхээр аргагүй байсан ч гэсэн энийг нууж явж байдаг. Олон нийтэд ойлгуулдаггүй, ойлгуулахыг эрмэлздэггүй. Тэгэхээр одоо бол энэ харбины хилцээрийг бүр нээлттэйгээр үзье. Яг одоо жишээл үнэ яаж тохирсон ч гэдэг юм уу тийм нүүрснийхээ үнийг хэрхэн тохирсон ч гэдэг юм уу энийг хэлцээ гэдэг манай Арслан намын бүлгийн зарим гишүүд Баярмаа Ганбат тэргүүтэй гишүүд нээлттэй хяналтын сонсгол хий тур хороо байгуулъя гэд банк оруулалт дэмжигдсэн одоо чуулганаар 7 хоногт ороод тэгээ дэмжигдэд явах байх. Гэхдээ энэ гэрээг олж үзхийг улсын хурлын гишүүд дэмжлээ гэд тийм ч амар зүйл биш юм а. Учир нь засгийн газар хооронд хийгдсэн гэрээ. Дээр нь China Energy компанитай наривчсан гэрээ байгуулсан учраас наандаж энэ компаниас зөвшөөрөл авах хэрэгтэй болно. Хэрв China Energy компани мэдээлэл өгөхөөс татгалзвал энэ гэрээнд нүүрсийг яг хэдэн төгрөгөөр худлахаар тусгасан тухай мэдээллийг олж авах боломжгүй. Өөрөөр хэлэх юм бол хямд үнээр нүүрс нийлүүлсэн эсхийг аль нэлийн зөвшөөрөл шийдэх магадлал өндөр байгаа юм а. Оюутлогын бүлэг ордын ашиглалтын талаарх нотлог баримтыг шинжилэн судлах сонсгол өнгөрөх 7 хоногт болсон. Сонсголын үеэр Оросын нэр бүхий компани Калининград мужийн арбитрийн шүүхэд Риочинтог өгсөн. Шүүхэд өгсөн тэр асуудалд нөхөн төлбөрт нь оюутлогын Риочинтогийн эзэмшиж байгаа хувийг авна гэсэн санал тавьчихсан байгаа гэх мэдээллийг сангийн сайд асан Баяр цогт хэлж байсан. Энэ мэдээллийг оюутлогын гүйцэтгэх захирал мөксөх батлаад байсан юм. Тэгвэл энэ асуудлаар Калининградын арбитрийн шүүх хурал 12 дугаар сарын 11-нд болж шийдвэрээ гаргажээ. Тэгвэл дээрх мэдээллийг хууль зүйн дотоод хэргийн дэд сайд асан Солонгоо үгүйсгэж
Баяр цогтой оюутлогоо төслийг Оросод авах гээд байна гэж иргэдийг төөрөгдүүлэх мэдээлэл хийж байгаад харамсаж байна. Rio Tinto компани Калининград дахь хөнгөн цагааны үйлдвэртэй арилжааны маргааныг татан авчирч айлгах төөрөгдүүлэх хэрэггүй гэж няцаах гэж оролдсон ч үндэ сангийн сайд асан баяр цогтын мэдээлэл үндэслэлтэй байжээ. Тодорхойлбол Rusal компанийн нэхэмжлийн өргөдлийг хангаж шийдвэрлэжээ. Ингэхдээ Rio Tinto Limited компанид хэрэгүүдэх компаниудаас Rusal компани ашигт 1 тэрбум 278 сая Америк долларын хохирол, 10 сая рублийн улсын тэмдэгтийн хурамжийг хамтд нь гаргуулахар шийдвэрлэжээ. Хохирлыг барагдуулах зорилгоор оюутлогоо компанийн дөрмийн сангийн 66% хувьцаанд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгасан ажээ. Дашран дурдхад шүүх хуралд нэхэмжлэгчээр оролцож буй Rusal компани нь хөнгөн цагаан үйлдвэрлэхэд ашигладаг 2 дахь түүхийд болох гэлэмнээ боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг ажээ. Ингэхдээ тус компанийн хувь эзэмшил нь 80-20 гэдэг байдлаар тогтсон байдаг бөгөөд 80%-ийг нь Англи Австралийн Rio Tinto Holding компани эзэмшдэг байна. Харин шүүхийн нэхэмжлэлд Rio Tinto Group-ийн компаниуд өмнө ABC компанид хамарч байсан Kaval компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн хяналтад авч түүнийг удирдлагад оролцуулах боломжгүй болгосон байна. Хариуцагч дөрөв нь Kaval компаниг хүчин чадал дээр боловсруулахад шаардлагатай боксит түүхийн эдийг нийлүүлэхээ зогсоосон. Үүнтэй холбоотойгоор Rusal компани нийт 1 тэрбум 238 сая Америк долларын алдагдсан ашгийг нэхэмжилж байна гэж агуулгад тусгагджээ. Түүнчлэн Rusal компани зүгээс өөрийн тал шийдвэр гарсан тохиолдолд Австрали болон Их Британийн нутаг дэвсгэрт албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахад хүндрэлтэй учраас төвийг сахисан хариаллын бүсэд буюу Монгол улсын оюутлогоо компани дөрмийн сангийн 66% гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжтой гэжээ. Мөн нэхэмжлэгчийн зүгээс Rio Tinto 20 арга хэмжээг хөнгөн цагааны салбар дахь өрсөлдөгч болох Rusal компани активыг хураан авах шалтгаан болгон ашигласан гэж онцолжээ. Нэхэмжлэгчийн байр суурьтай шүүх санал нэгдэж байгаагаа шүүхийн тогтоолд дурджээ. Ингэхдээ Rio Tinto Австралийн гэрээг шинэ хугацаагаар байгуулаагүй байтлаа өнөөг хүртэл шударга бус үйлдэлээс ашиг үрсээр Rusal хамрах Kaval компани үйлдвэрлэлийн хүчин чадлыг нь хууль бусаар ашиглаж байна гэжээ. Үзэгчдээ Тэнгэрлэгчийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Хөтөлбөрийн энэ хэсэгт барилгын чанар, стандарт, галын аюулгүй байдал, сэдвийн хүрээнд хүндсэн мэдээллийг үзүүлье. За нийслэлийн хэмжээнд энэ онд 5,000 гаруй барилгад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байгаа юм. Ингэхэд 60-аас 70% нь зөрчил илэрчээ. Дийлэх илэрч байгаа зөрчлүүд нь барилга хоорондын зайны стандарт болон аюулгүй байдлыг хангаагүй техникийн зөрчлүүд байгааг холбогдох албаныхан хэлж байна. Жилд 300-аас 500 барилга барих зөвшөөрөл нийслэлийн хэмжээнд олгож байна. Цементийн ширэг болоход хүргэж буй асуудал бол барилгын норм дүрм хангаагдахгүй байх асуудал. Тухайлбал барилга хоорондын зайд тогтсон нэг стандарт байхгүй, барилгын давхраас хамаарсан 3 төрлийн норм дүрм байгаа учраас иргэд болон барилгын компаниудын хооронд маргаан инхүүсэж байна гэлээ. Өндөр барилгуудын хоорондын зайд тогтсон нэг стандарт байхгүй байгаа нь асуудал үүсгэж байгааг холбогдох албаныхан хэллээ. Эдгээр 3 норм дүрмэнд заасан энэ барилга хоорондын зай хэмжээ харилцан адилгүй буюу хоорондоо өөр байгаагаас тухайн аж ахуйн нэгжийн өөрт ашигтай хэлбэрийг одоо сонгож авчин гэж хэрэглээд байгаа учраас энэ зөрчил байгаа. За энэ асуудлаар одоо холбогдох дээд хитний байгууллагууд манай газраас бол тухай бүртний норм дүрмийн стандартын зай хэмжээг болгоод өгчээ. Энэ үүнээс үүдээд одоо иргэд аж ахуйн нэгж төрийн байгууллагуудын хооронд бол нэлээдгүй одоо маргаан вакцинацийн саналууд гэдэг төсөөр байгаа.
Барилгын компаниуд төлөвлөлт болон гүйцэтгэл материалын алдааг түгээмэл гаргасаар байна. Материал сонголтын хувьд хэм дүнтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй барилгын материалыг сонгож байгааг мэргэжилтэн онцоллоо. Үүнээс гадна зураг төслийн алдаа гаргах буруу төлөвлөж, хойроо хандаж хийсэн төлөвлөлтүүд байсаар байна. Энэ нь эргээд барилга ашиглалтанд орсны дараа иргэдийн өдөр тутмын амьдралд гарч ирдэг байна. Эдгээр асуудал нь барилгын явцад хяналт шалгалт хангалтгүйтэй холбоотой гэлээ. Норм дүрмүүд, хуулиуд бол тодорхой хэмжээнд бүгд ингээд заагдсан байж байгаа. Хамгийн гол асуудал нь хангахгүй байгаа асуудал нь хяналт шалгалт сул байгаатай холбоотой гэж бодож байна. Салбарын мэргэжилтнүүд бол энэ бас мэргэжлийн ёс зүй гаргаад энэ одоо алдаа дутагдaltaа шийдлүүдийг захиалагч хөрөнгө оруулагчдад бол тайлбарлаж энийг одоо зөв чигтэн зарлах нь одоо мэргэжлийн хүний ёс зүй хамгийн чухал асуудал юм а гэж бодож байна. Баригдаж буй барилгуудад хамгийн түгээмэл илэрч буй зөрчлийн нэг нь нарны тусгал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Уг нь барилгын норм ба дүрмд орон сууцны хороолол болон олон нийтийн зарим барилгуудад нарны шууд тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааг 3-аас 4 цаг хэмээн тусгажээ. Гэсэн ч энэ норм дүрмүүд бодит байдал дээрээ хэрэгжихгүй байна. Уг нь нарны тусгалгүй барилгад 3-аас дээш жил амьдрах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг байна. Манай улс энэ сард Оросын холбооны улсаас нийтдээ 219,400 тонн АИ-92 шатхуун авахаар захиалга хэдийн баталгаажуулсан таталт урдынхаас ихээр хийгдэж байгаа учраас хомсдол үүсэх бодит нөхцөл байдал байхгүй гэж салбарынхан Нүр Бардам хэлсээр байгаа. Гэсэн ч үе үехэн хомсдсон дүр зураг хэвээр. Тэгвэл бид шатхууны хомсдол орон нутгийн иргэд болон аж ахуйн нэгжүүдэд ямар хүндрэл үүсгэж байгаа талаар тодрууллаа. Шатхууны хомсдол иргэдэд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байдлыг үүсгэж байна. Жишээлбэл Сүхболд борлуулагчаар ажилдаг, борлуулалтаараа цалинждаг. Өдөрт 15 удаагийн түгээлт хийх ёстой. Гэтэл шатхууны хомсдлоос болж өдөрт 4 газар борлуулалт хийх болсон тухайга учирлаж байна. Цаашлаад аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй байдалтай сүүлийн 2 сар нүүр тулж байна. Маргаашийнхаа борлуулалтыг хийхийн тулд ажлаа тараад шатхуунд очрлохоос өөр аргагүй нөхцөл байдалтай болжээ. Маргаашийн захиалгыг гүйцэд авч гарахын тулд маргааш явах түлшгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нөгөө маргаашийн түлшийг авахын тулд ажлын цаг 18 цаг тарсан болоод 1 цагаас 2 цаг заавал нөгөө колонк дээр түлшээ авахын тулд зогсож байна. Хэрэглэгч нарт бид аль болох хурдан хугацаанд цаг нартаа уралдаал бараа бүтээгдэхүүнээ одоо хүргэх гэж ажиллаж шүү. Тэгэхэд одоо ингээд түлш шатхуун хомсдоод ахлаар мэдээж энэ бол бас энэ үйл ажиллагаан дээр бас их том доголдол үүсгэж байна. Ажилчдын бас энэ нөгөө ажлын цаг тий ажлын бүтээмжинд ч гэсэн одоо бас энэ маш их одоо сөрөг нөлөөтэй юм байна л да. Орон нутагт ч мөн шатхууны хомсдол үүсэж байна. Тухайлбал Эрдэнэт дархан Булган зэрэг аймагуудад шатхууны хомсдол үүсэж тус аймагуудын иргэд болон дамжин өнгөрөх холын аймагуудыг зорж буй жолооч нарт хүндрэлтэй байгааг хэлж байна. Тухайлбал Эрдэнэтийн төвийн колонкуудад бүх төрлийн шатхуун дуусаж түгээлтэн зогсжээ. Цаашлаад орон нутгийн иргэдийг үгэлжилтийн бэлтгэлээ хангах эд ажлын үед шатхууны хомсдол үүсэж байгаа нь төвөгтэй байна гэлээ. Яг олгож байгаа юм бол алга. Гэхдээ заримдаа бол 50,000 гээл өчтөрөөс хойш ерөнхийдөө ойрын хэдэн өдрүүд 50,000 төгрөг энтергээд нэг тиймэрхүү байдалтай. Тэгээд энэ засалгааны нэгжүүд одоо жишээл төрийн байгууллагуудад толооноор өгч байгаа ийм байдалтай гэлгээд иргэдтэй бол өгдөг. Ингээд тал машин тавьчихсан. Ингээд коллекторыг зогсдог, бензин олддог. Өгөхгүй гэдэг ингээд цаанаас тэгээд чанга хэрэгчээр хилчээд сууж идэх түгээчтэр нь бензин байхгүй. Иймэрхүү байдал. Хэрвээ одоо бензин олгоод эхлүүл ингээд хүмүүс машин ингээд орхицсан. Тэгээд өгж эхлэнгуудыг авах гэдэг хүлээгээд байж ах шийдтэй иймэрхүү байдалтай байна. Бензин хомсдолтой байгаа лимит хязгаарлалтаа өгж байгаатай холбоотой одоо нөгөө орон нутгийн онцлогоо шалтгаалаад холын сумдууд хамгийн хол нь жишээ нь ханх сум 230-280 км байгаа холын сумдууд руу дэлгүүрүүд бараагаа татах хүмүүс албан ажиллаар ирж очихдоо бензин олдохгүй байх. За зэрэг эрсдлүүд үүсчин. Өсгөлөөс бас хот руу явхад бас зандаа Эрдэнэт болгонд дөрөвдөг. Тэнд нь бензин өгөхгүй байгаа учраас Улаанбаатар хот руу ирж очиход иргэд бас замдаа бензинэд өргөж чадахгүй болох хонж хүлээж гаад өглөөнд бензин авч явах гэх мэт.
Мөн орон нутагт төрийн албаа агчдад давуу байдлаар толгооноор шатхуун авах эрх олгож, энгийн иргэдэд шатхуун олдохгүй аргаа барж байгаагаа учирлаж байлаа. Салбарын сайд нь шатхууны хомсдол үүсэхгүй гэх сайхан үгээр иргэдийг тайвшруулсан ч гэлээ өглөөс ирэхэд л шатхууны хомсдол үүсэж хэдэн метр урт цуваа шатхуун түгээх колонкууд дээр үүссээр байна. Эдэр 9-ийн хүүтэн эхлэх төгсөн энэ үед иргэдээ шатхууны хомсдолд оруулсаар байгааг ард иргэд шүүмжилсээр байгаа юм а. Танил талтаа иргэд шатхуун авч танил талгүй иргэд бензин колонк дээр машина үлдээгээд алхахаас өөр аргагүй болжээ. Их Британаас гаралтай Sales Geek компани борлуулалтын ур чадвар стратеги онлайн сургалтын платформыг нийлүүлж жижиг дунд бизнесүүдийг үр дүнтэй өсөлтөд хүргэх шийдлийг санал болгодог. За энэ франчайзыг албан ёсны эрхтэйгээр Монголд нутагшуулан ажиллаж байгаа бизнес эрхлэгчийг энэ удаад бид онцолж байгаа юм а. За борлуулалтын тухай ойлголт монголчуудын хувьд харьцангуй шинэ байгаа учраас бизнес орчинд олон асуудал тулгардаг тухай хэлсэн юм. Манай Sales Geek Mongolia гэдэг дэлхийн одоо Лондонд өссөн дэлхийн 20 гаруй оронд байдаг юм борлуулалтын франчайз Монголд албан ёсоор орж ирж байгаа. Монголд бол яг нөгөө олон бизнесүүд үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэн борлуулалтаа хэрхэн доктортой өсгөх вэ? Одоо багтаан тулж ажилладаг, үр дүн гаргуулдаг ийм борлуулалтын франчайз маань Монголд одоо үйл ажиллагаа 1 сарын дундаас эхлээд үйл ажиллагаа явуулахаар болж байгаа. Одоо бизнесийн одоо компани эцсийн зорилго ер нь юу юм гэж аахгүй юу? Ер нь бол байгууллагын одоо эцсийн зорилго бол борлуулалтын орлогыг нэмэгдүүлж компани одоо эцсийн ашгийг л өсгөх тийм л зорилго байгаа шүү дээ. Банкнд одоо хадгалуулснаас илүү борлуулалт нь илүү өсдөг, компанийн нэр хүнд нийгэмдээ байр суурьтай байх. Тэгэхээр тэр бүх зорилгын хүрээнд борлуулалт гэдэг зүйл бол хамгийн чухал юм аа. Борлуулалт гэдэг ойлголтыг энэ олон компани жижиг дунд гэлтэхгүй, борлуулалтын алба гэлтэхгүй энэ хүмүүст ойлгуулах нь манай компани төлөв гэсэн. Ихэнх ингээд нөгөө борлуулалт гэдээ ярихаар хүмүүс жоохон soft skill гэдээ ойлгоод байдаг гэх юм уу? Монголд байдаг одоо үндсэн зорилго нь ингээд борлуулалт гэхээр л одоо үйлчлэгээний ажилч юм шиг нөгөө цаатлынхаа кастомерыг ингэж унших хэрэгтэй гэдэг ийм ойлголтууд яваад байдаг бол Sales Geek-ийн хувьд бол soft skill дээрээ сургалтаасаа гадна нэмэх нь hard skill-ийн юмнууд байгаа. Тоо байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл тухайн борлуулалтынх нь одоо дүн шинжилгээг нь хийгээд одоо баг нь ямар чадвартай байгааг нь онцлоод түүн дээр нь таарсан одоо богино хугацааны болон урт хугацааны төлөвлөгөөг тухайн компанитайгаа ярилцах зарчмаараа одоо үр дүн гадуулдаг гэх юм уу? Борлуулалтыг нь TTX өсгөх, багийн чадварыг нь ийм байсан бол тийм болгож хөгжүүлэх гэдэг team сервис дээр нэлээд тулж ажилладаг гэдгээр Голомт банк Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран эмэгтэй бизнес эрхлэгчид болон залуу бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 20 сая $20 урт хугацаанд санхүүжилтийн гэрээг үзүүлсэн байна. Энэхүү санхүүжилт нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв Азийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр болон залуу бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгчдэд олгогдох юм байна. Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо Монгол банк санхүүгийн зохицуулах хороотой хамтран энэ жилийн салбарын шилдэгүүдийг тодрууллаа. Уг арга хэмжээний үеэр 2025 оны шилдэг тогтвортой санхүүжилттэй санхүүгийн байгууллагаар Монголын ипотекийн корпорац шалгарсан байна. Монголын ипотекийн корпорац нь 2024 онд онцлог тогтвортой санхүүжилттэй санхүүгийн байгууллагаар шалгарч байсан бөгөөд ийхүү 2 жил дараалан тогтвортой санхүүжилтийн холбооноос шагнал хүртэж байгаа нь компани тогтвортой санхүүжилтийн бодлого хэрэгжилт нь өндөр түвшинд үнэлэгдэж байгааг илтгэж байна. Мэдээ үргэлжилж байна. За сүүлийн жилүүдэд номын дэлгүүрүүдийн хямдралын давтамж нэмэгдэж, хямдралын хувь хэмжээч өссөөр 70-80% хүрээд байгаа юм а. Энэ нь цаасны бизнес эрхлэгчид оюуны өмчийн зөрчилтэй номуудыг олноор нь хэвлэж хямдхан зарах болсноос үүдэлтэй. Энэ үзэгдэл агуулга бүтээгчид төдийгүй хэвлэлийн газруудад дарамт учруулж байгааг хэлж байгаа юм а. За хямдралын балгаар ердийн үеийн номын борлуулалт баргалга царцаад байгааг тэд онцолж байлаа. Ном бүтээн гэдэг өртөг өндөртэй ажил. Орчуулгын номоор жишээлэхэд зохиогчийн эрхийн төлбөр, орчуулгын хөлс, хэд хэдэн редакторын цалин, хэвлэлийн зардал гээд энэ бүхэн өндөр мөнгөн дүнгийн зарцуулалтаар л хөдөлдөг ажлууд илээ. Тухайн номоо хадгалах, түгээх, худалдан борлуулах гэгчлэн дараагийн үйл явцууд нь ч гэсэн ахаад л мөнгө төлнө. Номын дэлгүүрүүд гэхэд нийт орлогынх нь 33% авдаг. Энэ бүхэн үнэхээр том сорилт байдгийг тэгтэл бас жил бүр давтамж нь ойртож хямдралын хувь хэмжээ нэмэгцээр байгаа номын дэлгүүрүүдийн хямдрал бүтээгчдийг туйлдуулж байгааг тэд хэлж байна.
муу номнууд хямдардаг болов гэж бодож байна. Хоёрдугаарт ер нь энэ хэвлэлийн салбарт бол цаас зарах нэг боломж гэж харж байгаа шүү. Өөрөөр хэлбэл ялангуяа одоо ингээд зохиогчийн эрх гэдэг юм ин авдаг ч юм уу, авдаггүй ч юм уу. Хэрвээ авдаг гэхэд маш хямдхан аваад тэгээд цаас оруулж ирээд тэрийг одоо хевлээд тэгээ одоо зүгээр цаас зарснаас илүү үнээр зардаг. Зарим номыг ч одоо 4-5 жил одоо өстө үлээ үзчихэж гаргадаг тий. Тэгээд яхаараа одоо 70-80% хямдарчдаг. Вирусээ тэрийг ойлгодог. Ном уншдаг, ном хэрэгэлдэг, хэрэгэлсэн ном амьдрал авахд нь хэрэг болдог. Тийм одоо үйл бүтээж байгаа хүмүүс бол намаа тийм хэмжээнд хямдруулна гэдэг бол өөрсдөө дормжилж байгаатай адилхан. Хийсэн ажлаа одоо өнгөөдүүлж байгаатай адилхан. Гутал хувцс 80% хямдардаг шүү дээ. Наацсан. Номын дэлгүүрүүдийн зүгээс юу шаарддаг гэхээр номоо хямдруул гэдэг байхгүй юу? Тэгээд номоо хямдруул манайх одоо нэг 50% хүртэл ч юм уу тий хямдруулах боломж байна. Та тгийг хямдруулаач гэдэг тий. Тэгээ яг үнэн хэрэгтээ энэ номын дэлгүүрүүдийн цаана өөрсдийнх нь нөгөө хэвлэлийн компаниуд байж байгаа учраас эдгээр чинь нөгөө үн бас хямдхан ивэлж байгаа тодорхой хэмжээнд тий. Тэгээд бас энэ дэлгүүртээ өөрсдийнхөө дэлгүүрт борлуулж яана гэдэг ингээд зардлуудаа асуу тооцохоор тэд нар бол 50% ч юм уу одоо хямдруулахад илүү асуудал нь гайгүй байдаг юм шиг байна л да. Тэгээд бидний хувьд гэх юм бол бид нар чи яг л зах зээлийнх нь үнэлгээгээр одоо жишээ нь ингээд нэг ном 30,000 төгрөгөөр энэ дэлгүүрт зарагдаад байж гинэ гэхэд энэний 10,000 төгрөгийг хэвлэх үйлдвэрт 10,000 төгрөгийг номын дэлгүүрт тэгээ үлдсэн нэг 8-9,000 төгрөг л цохиолчин гар дээр ирдэг байхгүй юу? Яг нөө завлын ярих юм бол. Тэгэхээр ч одоо тэгээд номынхаа үндсэн үнийг би 30,000 биш 15,000 болгочхоор хэвлийн зардлаа өгөөд тэгээд дэлгүүрийн шимтгэлээс өгч хөрөхгүй тийм байдал руу бид нарыг шахацдаг байхгүй юу? Тэгэхээр зэрэг бидний хувьд бол яг тэр номоо одоо 50% ч юм уу 80% ч юм уу тэгж хямдруулах бүр ямар ч боломж байхгүй. Хэдхэн жилийн өмнө номын дэлгүүрүүд жилдээ ганцхан удаа хямдрал зарладаг байсан бол одоо бие биетэйгээ өрсөлдөж бараг улирал тутам хямдрал зарлах болжээ. Гэвч үүний нөлөөгөөр өндөр зардалтай агуулга бүтээгчид алдагдал хүлээж хохирч байгаагаа хэлсэн юм. Мөн дээр нь манай улсад ном хэвлэлийг дэмжсэн нэгдсэн бодлого зохицуулт байхгүй, зохиолч, орчуулагч, хэвлэлийн газруудын төлөөлөл тодотгож байна. Мөн манай улс маш жижигхэн эдийн засгийн зах зээл гэдгийг энд дурдах нь зүйтэй болов. Дэлхийд дахин боловсролыг чухалчилдаг болсон энэ үед дэлхийн өндөр хөгжилтэй улсад суралцах хүсэлтэй хүүхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал 2025 он гарснаас хойш 10,000 гаруй иргэн гадны улсад суралцахаар явжээ. Үүнээс 2,000 орчим нь засгийн газрын тэтгэлэг боловсролын зээлийн сангийн зээлээр суралцж байгаа бол үлсэн нь хувийн зардлаараа суралцж байгаа юм. Энэ тоо цаашдаж нэмэгдэх хандлагатай байна. Бэлгүүн заяа бүгд найрамд хятад ард улсад суралцдаг. Түүний хувьд биедан амьдрахаар ирээд 3 сар болж буй. За анх сургуульдаа ирж байх үедээ бүх зүйл нь төсөөс нүстис өөрөөсөн дүнгиж ирсэн даруй төлөвлөөгүй гинтийн зарлууд их гарсан. За ажил хийх боломжгүй учраас хэрэглээгээ маш нарийн төлөвлөж сурах хэрэгтэй болсон гэд олон асуудал тулгарснаа бидэнд хуваалцлаа. Ирэхээс өмнө бол ингээл янз янзын бичдэг хараад за яста гоё газар очих юм байна да амар гоё сургуульд очиж сурах нэ гэж. Тэгээ ирээд харсан чинь ингээд бодит байдал дээр ингээд шал өөрөөсөн тэгээ ингээд хүмүүс нь ч гэсэн суралцж байгаа орчин нь ч гэсэн шал өөрөөсөн. Гэрхийн өмнөх төсөөлөл нь болохоор ингээд за ингээд би сургалтын төлбөрөө тулцсан ингээд бүх юмудаа болгоцсон. Тэгэл ингээд яг байрамдаа ороод амьдрах юм байна гэдгсэн чинь ирээд би тогныхоо мөнгийг өөрөө төлсөн. Усныхаа мөнгийг өөрөө төлж өөрөө усаа авсан. Тэгээ ингээд янз бүрийн жижиг зардлууд төсөөлөөгүй жижиг зардлууд амар гарч ирдэг юм бэ. Харин энэ хавар ерөнхий боловсролын сургуулийг 42,000 орчим сурагч төгснө. За ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдаас сургуулаа төгсөөд хаана ямар сургууль суралцахаар төлөвлөж байгааг тодруулахад дийлэнх нь гадагшаа явж суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. За тэдний хувьд кинон дээрээс үзсэн гоё газраа очихын тулд найзууд нь бүгд гадагшаа явна гэсэн болохоор хамаатнууд дээр очих гэжгээд янз бүрийн шалтгаанаар гадаадд суралцах хүсэлтэй байна. Сургуулаа төгсөөд гадагшаа явах сурах бодолтой. Кинон дээрээс амар хараад тэгэл за би энэ улс руу явах юм байна. Надад сургуулаа төгсөөд гадагшаа явах бодол байгаа. Ахныгаа дагаад явж байгаа. Сайн мэдгүй зүгээр ахныгаа дагаад явах. Одоо 12-оо төгсөөд
одоо Солонгос явцаар гэж бодож байгаа. Яг л нөгөө манай нэлээд ойрын хамаатны нэг Солонгост амьдардаг болохоор хамт очиж бас сурах гэж бодож байгаа. Гадаадд сурах нь одоо арай сайн тунгааж бодж үзээгүй ч гэсэн энэ Монгол сурж ирсэнс гадаад сурсан арай дээр гэж боддог. Орноор аялаад гэх юм уу. Харин бэлгүүн заяагийн жишээнээс дөнгөж сурагчийн ширээнээс болсон 18-нуудын хувьд бие даан гадны улсад амьдрах нь тийм ч амархан биш гэдгийг харж байна. За энэ талаар боловсрал судлаач хэлэхдээ зарим улсуудад 18 насыг насанд хүрсэнд тооцдоггүй бөгөөд соёлын ялгаа, санхүүгийн зөв зохицуулалт, нийгмийн харилцаанд оролцож янз бүрийн хүмүүстэй ойлголцох гээд олон зүйлд балчирддаг нас болохыг хэлж байлаа. Ялангуяа бие даан амьдрахад суралцах нь чухал гэдгийг хэллээ. Зарим нэг орны хуулиар бол насан туршид хүүхдүүд таахгүй. 21 хүрч иж хүн одоо насанд хүрдэг буюу өөрөө эрсдэл аюул үр дагавраа тооцоолон шийдвэр гаргах насанд хүрдэгэ гэж одоо үздэг. Соёлтой магадгүй тийм нүүдэлчин соёл, иргэншилтэй ийм улс оронд өсч торинсон хүүхдүүд гинтгэн барууны тийм бүх юм нь маш нарын эсвэртхууны хэмжээгээр зохицуулагддаг. Бүр хууль олоод ингээд бичигдсэн улс оронд гинт очоод тий бие хэрхэн авч явахаа ойлгохгүй соёлын шок гэж хэлдэг шүү дээ. Бүр соёлын шоконд орох гэж хэлдэг. Хэдийгээр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад дээд боловсрал эзэмших нь буруу биш ч боловсрал эзэмшихээс гадна бие сэтгэл зүйн эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, санхүүгийн боловсрал, нийгмийн амьдралд оролцох чадвах гээд олон ур чадваруудыг орхигдуулж болохгүй. Мөн хөлийн дээс алхаж харь оронг зорино гэдэг нь сэтгэл хөдлөлөөр шийдэх асуудал биш, хувь хүн болоод гэр бүлийн чухал шийдвэр гэдгийг дээрх олон жишээнүүд баталж байна. Мөн манай улсын хувьд өвөрмөц соёлтой орон тул бидний хувьд энгийн мэт санагдаж буй зүйл бусад орны хувьд том асуудал байж болох юм а. Тиймээс суралцах гэж буй улсынхаа соёлын ялгаатай байдал, хүмүүсийн зан төлөв, нийгмийн амьдралыг судлах нь чухал юм а. Монголчуудын спортын мэдлэг Олимпиас медаль авахаас хэтрэхгүй байгааг шүүмжиллээ. За үүний нэг нотлохоо нь өвчлөлт тархалт болжээ. Ялангуяа Монгол хүүхдүүдийн өсөлтийн мөрөө дэлхийн дунджаас доогуур байгаа нь спортын мэдлэг нийт хүн амын дунд ямар байгаатай нэгт холбоотой гэдгийг салбарын хэлсээр байгаа юм. Олон нийтийг хамарсан спортыг хөгжүүлэх гэхээр өөрсдөө ч олигтой цалин хөлс авдаггүй. Дээр нь спортын байр хангамж тааруу нөхцөлд спортын салбарынхны асуудал нийгмийн хангамжаас хэтрэхгүй байгааг учирлаж байна. Монголын тамирчид олон улсын тэмцээнүүдээс гар хоосон буцаж ирсэн түүх тун ховор. За нэгүгээр Монголын тамирчдын чанар чансаа дэлхийд үнэлэгддэг гэсэн үг юм а. За гэхдээ энэ амжилтад хүрэхийн тулд бүхий л тамирчид өөрсдийн төвчээрээс гадна нийгмийн олон асуудлыг төвчдөг байна. Наад зах нь бэлтгэл сургуулилт хийх орон байр, гадагшаа тэмцээнд явах зардал гээд байнгын асуудалтай байдаг лээ. 60 жил болсон мөртлөө одоо өөрсдийн зам талбай байхгүй. Одоо энэ олимпик хасан тамирчид маань бол одоо Sky Resort дээр бид нэг өглөөний цагийг гуйж одоо хувийн хвшил учраас бэлтгэл сургуультай хангаж байна. Тэгээд ер нь бол одоо бас бидний одоо олимпиад 50 хоног үлдсэн байна. Одоо тамирчид маань бэлтгэлээ хангаад хоёр тамирч маань Солонгост явж байна. Уулын цан маань эндээ хийж байна. Энэ яам дээр одоо бидний үлдсэн нэг төсөв бас одоо гацчихад байгаа. 50 хоног үлчээд байдаг. Дэлхийн нийт бол комплексоор одоо тамирчтай гişээ угийнхаа тамирчдыг бэлтгэсэн. Гэтэл манайх одоо зөвөр нэг хувийн амралтанд тамирчтай амраагаал эсвэл нэг зааланд бэлтгэл хийлгээл ингээл дэлхийд өрсөлдөж байгаа. Энэ бол бүтэхгүй. Тийм учраас үндсэн гişээ угийн тамирчтай бэлтгэдэг энэ бааз дээр жоохон анхаарал тавьж өгөөч гэдэг одоо юм санал байгаа. Спортын тамирчдаа дэмжиж чадахгүй байхад олон нийтийн спортын оролцоог хангана гэдэг учир дутагдaltaй. За октябрь 2006 оноос эхлэн эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ хүрээндээ олон нийт үндэсний цэцэрлэг төрөлхтөнд нийтээр спортоор хичээлж байсан ч мартагдсан. За гэтэл спорт гэдэг хүний эрүүл мэнд, амь насны хэмжээнд яригдчихжээ. 50 дугаар перцентилийн моригаас манай өсөлтийн морий бол бараг 25 дугаар перцентил рүү төгссөн. Монгол хүүхдүүд 15-аас 16 нас гээл өсөлт нь зогсонг байдалд. Эдийн засгийн инфляцийн түвшин гэх мэт энээс гадна хүүхдийн өсөлтийн морийгаа хараад л энэ улсын одоо хөгжил зөв явж гин үгдийг дүгндэг. Манайх энийг хайцсан. Тэгээ манайх өсөлтийн дороод л яагаад явж гинэ гэхээр энэ бол ерөөсө дайн дажинтаа улс орон төр засаг нь коррупц ихтэй ард түмнээ бага харилдаг энэ шинж.
Англид бас тийм жишг байна. За юу вэ гэхээр өнөөдөр манайх ингээд анхны одоо манай эрүүл мэндийн үйлчлэгээ үзүүлэх газар өрхийн эмнэлэг очихлоор хүүхдээс ахуулаад хөгшин бүгдээрэнд нь одоо антибиотик им бичиж өгдөг болсон. Тэрний оронд тэр эмийн жорын оронд спортын дасгал хөдөлгөөн бичиж өгдөг ийм одоо төсөл юмыг одоо хэрэгжүүлвэл маш зүйтэй гэж ингэж бол хараад байгаамаа. Ард иргэд маань өнөөдөр жоохон санхүүгийн хувьд жоохон муу байгаа учраас өвчнөд бол жоохон нэрвэтгий байна. За энэ утгаараа одоо эдийн засаг өндөр хөгжсөн улсуудад энийг тухайн үед яаж шийдэж исэн бэ гэдэг нэг юм асуудал байна. Тэгэд энэ нь бол юу гэхээр спортын барилга байгууламжийн тоог нэмэгдүүлэх тусам өвчтний тоо, эмнэлгийн орны тоо, эмнэлгийн тоо буурч идэг. За цаг туссан байна. Тий. Энэ саналуудыг хэлэх гэсэн юм аа. Бид нар ч ерөөсөө баг унтахаасаа бус түйдэлд гар утас үзэл дэлгэцэртэй сууж идэм байна. Тэгэхээр бид нар дижитал одоо дээр үед нэг соёлын товтлогоо гэж үед ярьдаг байсан шиг одоо энэ спортын товтлогоо гэх нэг тийм одоо юу гэдгийг одоо контент баримтат кино тийм ээ дижитал фейсбુકийн бидний ашиглаж байгаа захим ертөнцөөр энэ спортын юм одоо товтлогоо хийвэл яасан юм бэ тийм ээ одоо спортыг хичэвэл ямар давуу талтай. Нийт ирээ спортоор хичээлэх хэрэгтэй юм лээ. Ялангуяа Монгол ирчүүдийн нас баралтын гол шалтгаанаас сохируулах ундаа. Үүнээс үүдэлтэй зүрх сэтгэлийн өвчин өндөр байна. Энэ нөхцөлд спортоор хичээлэх боломжийг нээж хүний өвжил рүү чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн юм а. Энэтхэг ус 2025 онд дэлхийн аялал жуулчлалын томоохон эдийн засагт орнуудын жагсаалтад 8 дугаар байр хүртэл ахиж, энэ салбар нь улсынхаа эдийн засагт 231.6 тэрбум Америк долларын хувь нэмрийг оруулжээ. Энэ үзүүлэлтээрээ энэтхэг ус Аз намхан далайн бүс нутагт 2 дугаарт жагсаж байгаа юм. Дэлхийд эдийн засгийн хэмжээгээр Америк, Хятад, Германы араас шил дараах болоод байгаа энэ улсаас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн ач холбогдол тод харагдана. Энэтхэг улсын шин Дели хотоос сэтгүүлч инх болгон. Тэгэхээр та бүхний мэдэж байгаачлан энэтхэг улс нь 5-аас 10,000 жилийн ариун баялаг түүхтэй улс байгаа. За ялангуяа бидний яг одоо ажиллаж байгаа шин Дели хот маань дэлхийн хамгийн хөгшин хотуудын нэг гэж хэлж болно. За одоо миний ирээд байгаа газар бол India Gate буюу энэтхэгийн хаалга. За энэхүү газрыг дэлхийн 1-р дайн болон 1919-с 21 оны хоорондох Энэтхэг болон Афганистаны хооронд болсон дайны үеэр амиргцсан 70,000 гаруй цэргийн дуусгалд зориулсан энэхүү хаалгыг барьсан байдаг. За энэхүү хаалгыг барихтаа 1921 онд шавыг нь тавьсан бол 1931 онд 10 жилийн дараа нээлттэй хийж байсан. Одоо дэлхийд дахнаас олон сая жуулчид зөвхөн энэ газрыг харах гэж Энэтхэг улсыг зорддог байна. Энэтхэгийн хаалгаас эхлээд Таж Махал, Улаан цайз, Кутаб Минар зэрэг дэлхийн өвсөнд бүртгэгдсэн түүхийн дурсгалд чухал ач холбогдолтой газрууд Энэтхэг устай ярвээ. За төгс оён шашин байгалийн өрмөс тогтцтой тулгуурлан эдийн засгаа дэмжих нь ямар үр дүнтэй болохыг дараах хэдэн тоо баримтаас илхэн харж болно. За тухайлбал 2024-өөс 2025 оны байдлаар Энэтхэгт 9.7 сая гадаад жуулчин ирсэн байна. Энэ салбар нь ажил эрхлэлтийн 9.1%-ийг дэмжиж, дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 10%-ийг бүрдүүлж байна. Өнгөрсөн онд гэхэд 45.6 сая хүнийг ажлын байраар хангаж байна. За энэтэй 2035 он гэхэд 64 сая төгрөгийнх тооцоолол байна. Мөн дотоодын аялал жуулчлалын хөдөлгөөн нь гадаадынхаас хавь илүү ба ковид-19 цар тахлын дараах сэргэлтийн үеэр 1.8 тэрбум аялалд авсан нь түүхэн өндөр үзүүлэлтүүдийнх нь нэг юм а. Энэ хаалгыг дэлхийн 1-р дайнд амиа өргөдсөн хүмүүсийн дурсгал зориулж барьсан гэж сонслоо. Ханын тоосхон дээр сийсэн нэрсийг хараад сэтгэл маш их хөдөлсөн. Энэ миний төрсөн улс биш ч гэсэн түүхэн дурсгалт газруудыг нь харахад сэтгэл их хөдөлж байна. Миний хувьд анх удаага Энэтхэг улсад ирж байна. Хүлээлтээс давлаа гэж хэлж болно. Дели хот гудамжинд цэвэрхэн, хүмүүс нь маш ээлдэг байна. Гадаад хүмүүс их найрсан ханддаг юм байна. I knew it. I expected the people would be nice to the foreigners. Hi, my name is Pandu and I'm from Bali, Indonesia. Би анх удаага Энэтхэг улсад аялаж байгаа юм биш. Үнэн дээр энэ бол миний 3 дахь аялал. Энэтхэгийн надад хамгийн их таалагддаг зүйл бол соёлын олон янз байдал. Гудамжинд хүмүүс сари буюу уламжлалт хувцас өмсөж, өнгөлөг хувцастай явахыг харах үнэхээр сайхан байдаг. Хүн ам ихтэйгээс үүсэж байж магадгүй Энэтхэгийн эмх замбраагүй байдал нь ч үнэндээ сэтгэл татам санагддаг. Зарим хүмүүст энэ нь хэд замбраагүй эмх зэгцгүй санагддаг байх. Миний хувьд энэ дундаас гоо сайхныг нь олж харддаг. Үнэхээр сонирхолтой орн. In the middle of this chaos, in the middle of this mess.
Энэтхэгийн аялал жуулчлалын онцгой чиглэлүүдийн нэг бол буддын шашны ариун дагшин газрууд юм. Тэдгээрийн хамгийн чухал нь Бодh Gayab тосгон ба Будда Шагжамууны гэгээрэлд хүрсэн түүхэн газар гэж дэлхийд дахинд хүлээн зөвшөөрөгддөг. За Бодh Gaya нь энэтхэгийн зүүн хэсэгт орших Бихар мужид байрладаг ба Будда Шагжамууны нүмертөнд сууж бясалгаж явах үедээ гэгээрэлд хүрсэн гэгддэг махбод сүм, за Бодh мод нь ЮНЕСКОгийн дэлхийн өвийн жагсаалтад багтсан байдаг. За өдгөө Бодh Gaya нь зөвхөн шашны төдийгүй соёлын аялал жуулчлалын чухал төв болж жил бүр Бихар муж дангаараа 1-2 сая гаруй жуулчин, мөргөлчин хүлээн авдаг байна. Олон хүмүүс энэтхэгийг зөрдөг шалтгаануудын нэг нь мэдээж шашны олон янз байдал. Өөр шашинтай хүмүүс нэг дор инх тайван амьдрах боломжтой юм. Ялангуяа Бихар мууж дахь Бодh Gaya тосгон бол Буддагийн гэгээрэлд хүрсэн газар учраас дэлхийд дахиндах буддистуудын цугларах, мөн жуулчдыг татах цэг болж өгдөг. Яг үнэндээ маш олон шашин энэ газараас үүссэн юм шүү дээ. Ийхүү энэтхэг улсыг түүх шашин соёлын өв баялаг, за үүнийг ашиглан соёлын шашны аялал жуулчлалын гол төв болон хөгжөхөд урт хугацааны бодлого төлөвлөгөө чухал эсн мэдээж юм. За энэтхэг улсын засгийн газар аялал жуулчлалын салбараа эдийн засгийн стратегийн чухал чиглэл болгож дид бүтэц нисэх онгоцны буудал, хурдны зам, зочид уудал, соёлын өвийн хамгаалалтад хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийсээр. За үүний үр дүнд 2035 он гэхэд энэтхэг улсын дотоодын нийт бүтээгдэхүүн үзүүлэх аялал жуулчлалын салбарын хувь нэмэр 2 дахин өсөж 500 тэрбум Америк долларт хүрэх тооцоолол байна. Тэнгэрлээс 7 10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ.